Сайн цаана өрхөн мөндөд үзэгчтэй Монголын сагсан бөмбөгтэй холбоотой онцлог мэдээллүүдийг хүргэдэг Хүүпнүүцийн 25 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ 7 хоногийн хувьд үндэсний дээд лигийн плей-оффын 1-р шат дуусч хагас шигшээ тоглолтууд эхэлсэн байна. Ингээд хамтдаа студид онцлог мэдээллүүдийг хуваалцахаар өргөл мөнх болон инхбат хулган нар хүрэлцэн ирсэн байна. За бүгдэнд нь өдрийн мэнд орой мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. Орой мэнд. За энэ 7 хоногийн хувьд бол маш гайхалтай мөн 7 хоног болж өнгөрлөө. Яа тэгэхээр одоо апсет гарсан гэж бас хэлж болно. Бид хэдийн бүр төсөөлж өснөөс маш өөрчлөлт гарч хаан шохрууд BCH Knights-ийн цуврал маань хаан шохрууд хожсноор ингээд өндөрлөж байна. Тэгээд хэдүүлэн хамтдаа тоймоо үзэнгээ ярилцаад явцгаая. За тэгээ энэ цувралын өмнөх тоглолт нь Knights 103 оног алдаад нэлээ олон онооны зөрүүтэй хожигдол хүлээж гисэн байсан. Тэгээ цувралыг шийдэх маш чухал тоглолт болоод эхлэлээ уул нь бол Knights сайн тавьсан юм аа. Гэхдээ 3 дахь үед Knights-ийн тоглолт юу болсон бэ? Тэгээ 3 дахь үеийн Knights амар багаа нь авсан, 9 оноо авсан байлуу. Үлээ нэг довтлогоо оновчтой болгоогүй. Тийм баха. 3 дахь үед тийм нэрээ тийм биш. Баг 10 минут явах. Тийм 10 минут явах. Тэгээ 27 оноо алдчихж байгаа юм тийм. Тэгээ яг ингээ Warren амар сайн тоглож байгаа 43 оноо. Гэтэ одоо сүүлд нөгөө анар тасгалжуулагч нэг нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсансан. Сайн багийн одоо нэг жишээ болвол бөмбөг маш их шилжиж явах хэвээр тоглогч болгон бөмбөгөнд хүрч явах хэвээр. Тэгүн гурч яг энэ дээр Knights-ийн яг тэр нь гараагүй юм болов. Одоо яг нөгөө нэг онооны зөрүүтэй тоглолт шийдэгдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй сүүлийн бүх товтлохонууд одоо ингээ сүүлийн 2 минутаас хойшоо бүх товтлохоо Warner яваад байгаа байхгүй. Өөр нэг тоглогчоор явсан бол яах байсан юм бол тий шонхрууд ер нь Warner-ийн учрыг сүүл рүүгээ жоохон хоолох тишээгээ болоод явчихгүй. Тэгээ суугачрын таваалд аваад суудсан билүү тий. Тэгээ суугачраас байсан бол нөлөөтэй байх байсан болов уу гэж бодож байна. Тэгээд Ward-оос илүү суугачр илүү нөлөөтэй байсан гэж ер нь харж байгаа энэ тоглолтуудад. Яг уу тэгээд оргил мөнхийн хэлдгээр Warren өөрөө бөмбөг бүтэн талбай дуулж ороод өөрөө товтлогоо эхлүүлдэг, өөрөө товтлогоо төгсгдөг ийм тоглогч. Тэгээд сагсан бөмбөгийг багаараа тоглох хэрэгтэй гэдгийг хэлэхээрээсөө BCH Knights Falcons багуудын цуврал харамчлаа гэж байна. Сайн тоглогч гэсэн тэгээд гол нь багтаа хожил авчирдаг. Хожил хөтөлтөн биш л та. Нөгөө талаас Wesley бол тийсүр байгаа шүү дээ. Тийм тэгээд ялангуяа тэр 3 дугаар үед бол 4 дугаар үеийн эхлэлт ерөөсөө BCH Knights-ийн бусад дөрөв тоглогч тэр чигээр зарцаад үлдчихэж байгаа юм. Тоглолтын бүтэн 20 минутын туршид ямар ч итгэх үзүүлэхгүй гэсэн үг шүү. Би одоо шийдэх шаардлагагүй тий. Довтлох шаардлагагүй гэдэг Warren-д л өгөх ёстой гэдэг нэг тийм кодлогдсон юм байгаад байгаа. Тэгэл оноо уурхаа ороход Wesley бол ерөөсө тоглолтын турш нэг гоцгоохгүй байж байгаа л тий зүгээр ёстой юм аяж байгаа. Төгсгөлийн мөчтөр сүүлийн довтлогоог нь хийгээл дуусгаад өгсөн. Энэ тэгтээ ямар харамсалтай. Тэс дээр энийг амгалан гэхээс илүү тэр эхлээд базаргуураас хийвэл хийчихээ гэж харагдсан да. Ямар ч контакт авахгүй. Тэгээд нэг бөмбөгийг яг өөр төрөө 100% нэг найдвартай авч таагүй тийм цагтаа барь жоох сандруул явуулсан болов. Тэгээд амгаагийн юм дээр бодсон. Энэ чинь нэгээр аваад хоёр гараар бариад довтолж байгаа шүү дээ. Тэгэхгүй зүгээр хатгацуул яа. Тэгээд цахаа бас сайн бас хэцүүлдэ тэр бөмбөг нь. Яг зөвхөн сүүлийн хэдэн момент руу ингээл ороход суугар очир байсан бол шал өөр байсан юм шиг надад санагдсан. Суугар очир амар сайн тоглосон шүү дээ. 11 самбар авсан, 12 оноо авсан. Тэгснээ бараг 4 довтлооны самбар, бусд нь хамгаалтын самбар байлуу бүр ингээд бүх талд идэвхтэй. Тэгээд хамгаалтан дээр 5 алдаа аваад сууж байгаа юм ч гэсэндээ яаж өөрийгөө зөөлөс чигчээж тоглосон мэдэгдэж чинь. Тэгээд яг хоо за Фенүүдийн зүгээс маш олон л өнцгүүд гарч ирж байна. Толбортыг яагаад явуулав, Ward яагаад ирэв гэдэг эдгээр асуултанд нь цөмөрөө мэдж байгаа мэдээллүүдээр л өнөөдөр хариулахыг хичээе да. За тэгээд тоолбортын явах болсон гол шалтгааны нь ерөөхдөө тэгээд ойр тодруулах нь угаасаа гэрээ байх ёстойгоос хугацаа хүртлээр тоглолцоод явцсан. 50 лигийн баг нь арай илүү мөнгө санал болгосон. Энэ тоглогчийн хувьд насны хэдүүлээ мэдээж карьерийнхаа сүүлийн жилүүдийг арай илүү их мөнгө авсан байдалтайгаар дуусгахыг мэдээж хүссэн баг. Тэгээд тоолбортын хувьд явсан шалтгаан нь ер нь тийм байсан гэдгийг бол сонссон шүү. Тэгэхээр гэрээ одоо тэр чинь 1 сар хүртэл байгаа шүү дээ. Тэнгүүт Knights тоолбортод бүрийн итгээгүй юм шүү. Анхнаасаа л бүр яг энэ гэрээ энэ тоглогчдод финал хүртэл явъя гэж бодлогоогүйгээр заяавч 1 сар хүртэл. Тэгж байгаа Легонрууд ч гэдэг чинь зөвхөн баг мэдчих хаа гэрээгүй шүү дээ. Легонрууд ч гэсэн өөртөө заяавч хэдэн хүртэл гэрээ хийчихье гэж. Тэгээд өөртөө чинь шийдвэр нөлөөлсөн шүү дээ. Миний өнцгөлдөө. Тэгээд гол нь Neftepe Kings ч манай Монголын лигийг бодвол тэр 50-ны лигч арай
тийм энгийн амархан байдлаар мөнгө их юутай болчиход байгаа байхгүй. Тэр лиг чинь цөөхөн багт шүү дээ. Нефть банкс чинь P-лигийнх нь 4 багт. Гэхдээ 6 багт байдаг санагдаад. Тэгэд ESL тоглоно гэтээ нэг ESL плей-офф нь эхэлсэн учраас тоолбортын нэр тэнд орсон уу юу гэдэг бас эргэлзээтэй. Тэнгүүд өндөр цалин олох нь гол нь тоолбортоос гадна тэнд чинь ахаад 2-оос 3 лиг байгаад байгаа байхгүй. Тоолбор дээр ирэх ачаалал нь ч гэсэн бага. Тэр нь арай их гэтээ найдвартай амархан одоо тийм safety байдлаар мөнгө олох зам хөөсөн. Тэгээ яг нөгөө тоолборт яваад Word ирэх үеэр яг олон улсын зах зээлд тоглогч авах хамгийн хэцүү үе. Одоо яг нөгөө төвийн тоглогч авах. Тэгээд ерөнхийдөө бас багийн эзний хийсэн одоо шийдвэрүүдийн нэг Word байсан юм шиг тийм шуумнууд бол сонсогдсон. Тэр нь тийм сонсох яг арена дээр бас нэг тамхины цэгийн мэдээлэл гэдэг шиг тийм. Тиймэрхүү ярианууд их явж байна. За тэгээ Nights-ийн хувьд байна л да. Nights-ийн хувьд болохоор цаг үргэлж үлрэлийг маш гайхалтай эхлүүлдэг хэдийч 5 үлрэл дараалаад нэгдүгээр шатнаасаа гарч үзээгүй. Тэгээд энэний шалтгаан нь яг юундаа байна гэж харж ийн. Дараалаад яагаад тийм ийм чадвартай одоо ийм баг нэгдүгээр шатад авч чадахгүй байна гэж харж байна. Уун бол яг туршлагын хувьд бол бүгд туршлагатай тамирчид л гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ер нь арын менежмент илүү муу байна гэж харж байна уу? Юунд байна гэж харж байна. Аа тэгэл гард Nights гэл харахад яг өргөлмөх илт гэж шиг байна те. 5 улирал дараалал импорт дээр алдчихлаа л та. Би бол тэгж хэлчихсэн. Яг төрүүлдэг жилээс хойш ч юм одоо нэг үчиг хитрхэх нөө довтлогчийн байрлалын тоглогчтэй ерөөсөн Монгол төв байдаггүй, олбогч байдаггүй гэл. За тэр сүүлийн 2-3 улирал тэр асуудлыг шийдсэн боловч нөгөө л нэг тэр будагтай талбайн төвийн байралтай өнгөрсөн улирал яг үндэ пенижсэн тийм сайхан байгаагүй те. Тэгснэ пенийг яажвал Lance Thomas гэж зүгээр л өндөр болохоос яг нөхөр бол өөрөө будагтай талбай тоглодог хүн бол биш те. Амар залдаг шийддэг тийм нөхөр өрцөн тэгэл ялчгүй л. Рэпер. Тэгээд Word ч гэсэн одоо саний ярьдаг Word-ийн гэсэн тоглолтыг харахад ингээд тоглолтын сурцсан юм болов үгүй болоод үнэхээр нөө багийнхантайгаа ойлголцоогүй сайн мэдгүй. Сугар учир ингээд толбогч дээр за Эрдэнэ цогт Word дээр цэцлаад явхад эргэж нөгөө өнөхөө хөдөлгөөнийг байнга анзаараад байгаа байхгүй тий. Яг яах чинь би буцааж ахаа зүүн дээр нь цэцлаад эсвэл баруун дээр нь үгүй бол өөрөө pick and pop руу гарах уу гэдэг чинь сугараа бол өөрөө тэдрийг бүгд ингээд хараад байгаа байхгүй нөгөө нь ажиглаад. Тэнгүүт Word цэцлаад тавлаа дандаа pick and roll дээрээс нөгөө довтлооны байрлал руугаа л явна. Тэгэхээр довтлогч бас нэг талаараа удаашраад тэгэд холбогчтой ч айгүй хэцүү болчих жоох байхгүй тий. Слааны араас ахаал 2 хамгаалагч нь солигдохгүй дагаа гараад ирэх юм бол Warren Эрдэнэ цогт гэсэн тамирчид айгүй сайн. Тэгээ нэмэд яг энэ дээр нэг тийм довтлогоо солонгох гэдэг юм байгаад байгаа шүү тий. Нэг тийм байхгүй болчиход. Nights дээр сугараа бол довтлогоонд илүү тийм дөхөм тий тус дэм болоод байгаа байхгүй. Дараагийн үйлдэлүүдийг нь илүү тодорхой болгож өгöd байгаа. Word болохоор зүгээр цэцлаа тавилаа доошоо яаж ч гал бөмбөг нэхэл тийшээ бөмбөг очих айгүй хэцүү тий. За тэгээд Han Falcon сүүлийн Nights эсрэг 3 тоглолтод 100-аас дээш нь авсан биз тий. Тийм. Тэгээд бодохоор тэгсэн чинь дараа нь юу болсон мөлий? За яг дараа нь юу болсноос гадна за одоо суур очор бид бүхэнд харагдчихэ сүүлийн тоглолтын үрдү. Энэ дээр нэмээд талбай дээр байхдаа нэмэх 16 гэдэг супер статистик үзүүлэлт харагдчихсэн. Тэгээд суур очор бол яг энэ жилийн Монголын дээдлигийн шинэ өнгө төрөх болсон гоё төвийн тоглогч байлаа. Тэгээд 50-ны дээдлэгт драфтын нэгээр багийн тоглогч сонгогдохгүй. Тэгээд Монголынхаа дээдлэгт ирээд анхны удирлаа жоохон харамсалтай л дуусгачлаа. Ердөө нэг онооны зөрүүтэй тоглолт гэж бодохоор бүр хайран байсан баг. Тэгээд энэ төр сүүлд нь хуугагийн дараалсан 2 шидэл бүр амар тий. Зэрэгтэй. Ерөөсө баг 20 дугаар ангиас нэг чигийг амар олон шидэлд алдсан юм тэн дээр ерөөсө айгаагүй тий. Яг 2 шидэл сүүлийнхэн шидэл бүр ойсноо самбардаад унчлуу яалаа. Тэгээс өсгөөгийн ч гэсэн яг хичээл зүтгэл бол бүр үнэхээр их нөлөөлсөн гэдэгт бол итгэлтэй. Гэтэ тийм шидэлтүүд бол Хуугаагаас гадна Барсаагаас ч юм уу үлзийгөөс л гарах шийдэл. Ааха яг тийм. Амар харизантай байсан. Батвыг энэ дээр бүр тэгээ яг нөгөө нотолч харуулахыг хүссэн зүйл угаасаа байна. Тэгээ өөр подкастт оролцохдоо ч гэсэндээ ярьсан байлээ. Асар сонирхолтой юм эвгүй салцсан байлээ шүү дээ тий. Nights-аас бол. Тэгээд юун дээр ч Nights-аас бас нэг анзаарчихсан зүйл гэх юм бол багийн уур амьсгал жоохон ер нь л хэцүү байгаа гэсэн шүү дээ. Ямар ч багууд ингээд нэг тоглолтын сайн эхлүүлчихэд дундуур нь мэдээ цогтолтонд орно шүү дээ. Нэг эсрэг баг нь олонноо оноо дараалж явна гэдэг. Тэн дээр багууд дахиад нэг завсралгын дараа шисмэ сэргээл ороод ирэх. Nights дөрөс тийм байгаагүй шүү дээ. Ер нь ингээд хожигдсон нэг сүүлийн 3 тоглолт гурван дээр нь нэгдүгээр үеийг маш сайн эхлүүлдэг. Тэгээд бариулдаг. Ялангуяа 3 дугаар үе дээр бариулдаг. Тэгээд 4 дугаар үе дээр амшнаа сэтгэл зүйн талаас бэлтгэл байхгүй гэдэг ч юм уу. Тэгээд нэг тийм улирлын туршид хүснэгт тэргүүлсэн тий.
асуудал олж хараагүй багийн бас нэг юм харагдсан гэж бодсон шүү. Удирдлагын түвшинд ингээд бүх юм болоод ийн, бүтээд ийн, чадаад ийн гэж явж байгаад яг ингээд плей-офф руу гараад ирсэн чинь бүх юм өөр болоод эхэлсэн юм шиг. Яг хөө зөвхөн хөлгүүд FC эсрэг ч юм уу Knights ер нь сул тал өн харагдаал байсан л та. Яг нэг чугамдаа нэг дутуу юм шиг. Тэгээ нөө MVP маань энэ цувралд яава гэдэг тэр хариулт сонсомоор байна. Одоо сүүлийн тоглолтод 11 оноо Эрдэнэ цагт боллоо л та. Уул нь бол тоглолтыг гоё эхлэвсэн. Гэхдээ зүгээр багууд ер нь одоо нэг удирдлагын яг дундлын нэг томчуудын тоглолтод том багуудын тоглолтод ер нь л хөлгүүд бол Knights-ыг хожиж үзсэн шүү дээ. Тэгэл тэр тоглолтыг би бол өөр харахад зүгээр ингэж л удсан. Warren нөгөө л нэг оноогоо аав. Бусд нь л оноо авахгүй л гэсэн хамгаалтыг л багууд хийгээд байна л гэж үзсэн. Тэгээ нөгөө Эрдэнэ цогтоос нэг удаа тоглолтын дараа яриа авч байхад Эрдэнэ цогтол яг тоглолт дээр одоо ямар хуу тактикаар ажиллаж байгаа вэ гэхээр эхний хоёр үе дээр бол ер нь жоохон бие нөөж байгаа. Төгсгөлийн хоёр үе дээр илүү яг ингээд дайчилж одоо өөрийнхөө яг тийм оролт шийдэл бүх юмаа хийх зорилготойгоор ажиллаж байгаа гэж яхав нэгдүгээр шатанд бол хэлж байсан. Гэхдээ бас яг тухайн үед бас төлөвлөгөөнүүд нь бас хэрхэн яаж өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Тэгээ мөн дээрээс нь бид нар өмнө нь ч гэсэн ингэ ярьж байсан. Яг хөө ингээд коучтойгоо нэлээ асуудалтай байгаа юм шиг байна гэж ярьж байсан ч гэсэн энэ нь баг үнэн болж тарж байгаа л болж байна л та тий. Маш гоё тамирчид байгаад байдаг. Гэхдээ коучтойгоо л нэг юусоо ойлголцож өгөхгүй болж өгөхгүй байсан болов уу гэж хараад байгаа шүү дээ. Энэ дээр юу гэж бас нэг зүйл анзаархад ер нь ямар ч багийн арын алба тасгалжуулагчтай алба нэг заавал нэг Монгол тий тасгалжуулагч байх шаардлагатай гэдгийг л уснаа сайн мэдж авлаа шүү дээ. Тийм Монголын саксофоныг мэдэрдэг тий. Ялангуяа гадаад тасгалжуулагч нарын ард заавал нэг Монгол бүх тоглогчдоо сайн мэддэг арга барилыг мэддэг хүн байх хэрэгтэй. Одоо ингээ Монголд ажиллаж байгаа гадаад тасгалжуулагчид дээр ингээ харахад нэто коучлал гэхэд ингээл ууртай, нервтэй, ажлын хажуунаас нь хүн заагаад ахад тэрийг айгу тайвнаар хүлээж авч чадаад зүгээр харж чадаад идэг хүн байгаа байхгүй. Айгу айдуу зүйл юм биш. Тэгэн гурт Knights-ын тасгалжуулагч бол жоохон тиймэрхүү характертай биш. Миний ажлыг надад бүүзаа гэсэн нэг тиймэрхүү дөө характертай ч юм уу сэлгийн дагаа тоглогчдоо тийм сайн ашиглахгүй байгаа юм шиг. Тэгээд баг нь нэг үед 9 оноо авч яхад завсарлага захиалаад эргэж орж ирэхдээ ямар нэг үр дүн гарах хэвээр. Гэтэл тийм үр дүн байхгүй. Тэрийг магадгүй хинийгээ хажуунаас хэлэхэд хүлээж авахар хариуцлагатай юм шиг надад ерөөсөө санагдав. Тэр хүн одоо бид нартай хамт ажиллаж байгаа гэж. Ямар ч гаргалгаа байгаагүй тийм айцсан сахжуул. Зүгээр л вооронгороо зүтгүүлээсэн тийм. Тэгээд Эрдэнэ цогт яг бид нар энэ үйлрэл Эрдэнэ цогт илүү багаа тоглуулж байгаа гэж ингэж хараад байгаа шүү дээ. Энэ Warren-ы нөлөөч байна. Тэгээд баццаргуур за угаасаа нэгэнт бол War тоглолтоос гарцсан. За Ишибаши гэхдээ 2 3 дугаар үедэр бас яг сайн байсан үг үгүй. Гэтэл сугар учраас тэгж болон одоо нэг эрсдлээж алдааны асуудалд оруулж байхаас нэг зөрөгтэй шийдвэр гаргаад сугараг төр аваад тий базар хүрээ гаргаа базар бүр юм уу гамбаач юм уу жижиг тавт мафтаар тоглосон бол бас яах ч байсан тийм шүү. Тэгвэл ингээд сугараг бүр ингээд 40 минутын турш нүдүүлээд гээд тэр тамирчин ч зүгээр ачаал авч байгаа. Тэгээ алдааны асуудалд орж байгаа. Би бас ингэж бодоод байгаа шүү. Яг энэ үйлрэл тасгалжуулагч бол Ганбаатрыг бүр үнэхээр дутуу үнэллээ л гэж бас хараад байна. Яагаад энэ бол ингээд үнэхээр чадвартай хэрэгтэй тоглогч гэдгийг бид бүгд ингээд харсан мэдэрдэг шүү дээ тий. Тэгээ бас ингээд орж ирж байгаа тоглолтуудаа ч гэсэн бас нэмэх үзүүлэлтэд бас сайн үр дүн авчираад байхад маш бага минутаар да ялангуяа сүүлийн тоглолтоор би бүр гарсан уу гэсэн чинь хальт гараад өнгөрсөн гэдэг жаа байхгүй юу. Тэнгүүд яг нэг юм хитгэн тоглогчдороо л ерөөсөө зүтгүүлээд байгаа юм шиг л ер нь харагдацсан шүү дээ. Тэгээд Apes тэгж тийм гоё байсан тоглогчийг авчирчаад ашиглах гэдэг тий. Цэврэн гэдэг бол харамсалтай л. За тэгээд энэ хоёр тоглолтын үеэр бас нэг сонирхолтой мэдээлэлүүд байсан. Тэрний юу вэ гэхээр манай Бишрэлт Металл багийн тоглогч Ууганбаяр маань бол хоёр тоглолтын турш бол үзчихсэн яг BCH Knights хаан шонхрууд багийн тоглолтыг үзчихсэн. Энэ дээр яг юу бодож байна? Яг аль багт нь орох гээд сонирхоод байна уу? Юу гэж бодож байна? Knights. Би бол шонхрууд гэж бодож байна. Knights бүр санал тавиад ер нь Ууганбаярын төлөө нэлээд тэмцээд байгаа юм шиг байна. Талд үзээ. Эсвэл хоёулаа Ууганбаяр өөрөө шийдвэрээ гаргах гээд хараад байна уу? Хоёулаа бүр ингэ тооны машин дээр тоо бодсон. За тэр юм чи. Би бол гэхдээ нэлээд ийм логтэй хэрч юм уу те ийм хэлсэн байхгүй. Металл өнгөрсөн жил Ууганбаярын гэрээ сонгож байгаа штэ. Тэгэд ерөнхий спонсор нь Хаан банк байсан. Тэгээд тэр гэрээ бол маш өндөр дүнтэй гэрээ байсан байхгүй юу? Хаан банкын талаар марцсан байна. Тэр чинь бас 3 жилийн нэлээд өндөр гэрээ шүү. Би бол тэр мэдээлэл өгнө гэж бодож байгаа. Тийм тамирчнаа авъя гэсэн. Тэнгүүд Хаан банк чинь дагаад шонхрууд руу очингууд тэр металлд байгаа өндөр гэрээ одоо гэрээний дүнг
чөлөөлнө гэдэг юм багуудад бол нэлээд асар хүндрэлтэй байх. Тийм учраас би спонсороо дагаад ер нь Falcons болоо тэр гэрээний мөнгөд үг дагаад өнөө Falcons руу болов гэсэн зүйлээр бодсон. Яг хаа миний зөвөр анзаарснаар тухайд хүмүүс айгүй их над руу тэгжилсэн л да альталт нь үзээд байсан бэ гэдэг. Яг хоёр тоглолт анзаархад бол хоёр тоглолт хоёулын дээр нь ховчонхроо тал сууж байсан гэж Falcons хэлсэн. Яг зөв би санал тавьсан гэдэг мэдээ би бас сонссон. Гэтэ Knights руу орчуулаас их юм өөрчлөгдөх. Эсвэл зүгээр сэлгийн суулгаад байх юм. Суугаар очоор уугна хоёр амар гоё цогцсон шүү дээ. Бүр айгүй гоё хослол болно шүү дээ. Тэгжил айгүй найдаж. Тэгээд нөгөө талаас ингээд хаан шонхруудаас тулаг дасгалжуулагч ирэх байлралд 5-5-аар солихдоо нэг нь уугнаатай нэг нь юу гэх. Амар. Одоо тийм ийм амар юм байна. Одоо яг нөгөө энэ спортод спонсорын нөлөө ямар өндөр вэ гэдэг. Одоо яг нөгөө хаан шонхруудын тэнд зогсож байхад Монголын яг спортын сэтгэл зүгээр хамгийн удаа ажилласан туршлагатай сэтгэл зүйч хичээдэг штэ. Золцоёо тий. Тэр их яг хаан шонхрууд банк орж ирснээс хойшоо хаан Falcons ажилтдаг болоод эхэлсэн. Тэгэнгүүтээ нөгөө тоглолтын ритм унаад тоглолт нь болохгүй болоод ирэнгүүт тоглогчдод дуудаад үг хэлж байгаа. Тэр энэ одоо ингээрээ тайван байгаараа ч юм уу тий өөрийгөө хянараа гэдэг байдлаас ингэ нэг ийм талаас нь хүртэл зөвлөгөө өгöd байгаа байхгүй. Нэг ийм хэмжээний хүнийг авчиад дараагийн албанд ажиллуулах чинь өөрөө бас амар том чухал юм шүү дээ. Тэгээ менежер ч гэсэн одоо санчигдэнгийн өрнөө бэлэг гэж мундаг өөрчлөлөө шүү дээ. Өөрөө бүр бүхэл төвшөнд тоглож үзсэн. Тэгснэ ахаад бас банк санхүүгийн байгууллага. Тэр ч бас хаан банкны нөлөөлөл байгаа юм л да тий орж ирж байгаа. Тэгэхээр бүр энэ баг одоо бүр үнэхээр аюултай болчихлоо шүү дээ. Тэг ямар ч тач хаан шонхрууд гэж бодож байна уу. Тэгтээ яг зөвөр миний бодлоор бас ууган баярыг BCH Knights ч бас маш өндөр одоо санхүүг одоо босгодог одоо баг шүү дээ. Нилээн өндөр зардал гаргадаг. Тийм болохоор бас нэг ууган баярын одоо тэр их яриад байгаа том юугнаас чөлөөлөд авчих бас боломжтой ч гэж магадгүй. Тэгэхээр яг хоёулын энэ харж байгаа л гэж би бодоод байна л да. Орцсон юм чинь тийм үстэй. Ямар тийм том байгууллага 5 групп орчиж байгаа чинь. Үнэхээр ингээд уугнаа Knights руугаа явмаар би ингээд Knights руу явмаар байна гэд Knights нь болохоор за би ингээд энэ мөнгөч чөлөөлөд өгөө гэдэг л яах юм. Би бол тэгж зөвхөн тэгэл одоо гэрээ ямар залттай тэрнээс л болох. Арай илүү Falcons тал руугаа л өрнө явах. Дагаад байх. Нэгдүгээр гэрээ байна тий. Хоёрдугаар ч үгдгийн. Баяртай мэдээ нь одоо хөгжлийн лигтэй ямартай жуун баярыг бол харахгүй тодорхой юм биш тий. Энэ бодлого уусаал тий ер нь одоо эх жилээс Италиас гээд бодъё л доо. Чөдрөө ууган баяр. Өөр юм бэ? Яг дээдлих тоглох боломжтой юу? Дээдлих одоо багууч хурж явах боломжтой. Дэлгэн зөнд одоо энэ зөндөл. Тийм драфтын нэг ч гэсэндээ энэ аваад ямар гол нь тэгээд ингээд бүрэлдэхүүнээ бараг тоноолцохоор металл үүштэй яах бол. Тийм. Бас тэгээд бас авч үлдэх хэцүү юм тий. Хэлсэнчлэн бас сулан ингээл амар сэтгэл зөө гэж сая ярьлаа шүү дээ тий. Тэгсэн чинь сая хасын үлгүүдийн тоглолтыг юу болвоо? За би өчтөрийн тоглолтыг үзээд бүр уртудаа тэмдэглэл хийсэн. Одоо ингэж байгаа юм л да 8 хоногийн амралттай хүлгүүд тий. Бүр үнэхээр аюул гэдгийг бол өчтөр мэдрүүллээ шүү дээ. 2 өдөр дараалаад авраа гарцсан 3 дахь юу гэдгийг бараг өчтөр та нар бодсон уу? Би бодсон. Тийм л амар байлаа. Эхний хагас 20 онооны зөрүүтэй. Тэгээд яг хаан шонхруудыг бид нар Вислиг авсныхаа дараа удирдлагын турш 1-р байранд явж исэн багийг хожоод гараад ирсэн учраас маш өндөр хүлээлттэй байсан чинь өчигдрийн тоглолт бол тэр хүлээлтийг ингээхлээ. Гэтэ яг дараагийн тоглолтууд ямар болохыг мэдэхгүй байна. Гэтэ яг эхний тоглолтоос харахад за ижлээ ах ч гэсэндээ хэлж гин, азаа ах ч гэсэндээ ерөөхдөө өчтөр тоглолтын дундуур хэлж илээ. Ямар ч замбраагүй одоо ийм довтлохоонууд яваад байна. Тэгээд хүлгүүдийн хамгаалтыг задлана гэдэг нь өөр амар байгаа байхгүй юу? Ур чухамдаа бүтэн тэгээ нэгэн эсрэг нэг бүх талаасаа хүлгүүдийн хамгаалт бүр өчтөр бүр төгс байсан. Амар байсан. Би бол энийг ерөөсөө 8 хоногийн амралттай ерөөсөө олбож бодохгүй. Хүлгүүд 72 цагийн дараа гараад ирсэн ч Falcons эсрэг ингэж хэлдэг. Яг тэгэхээр энэ тоглогчдод чинь системэн суугаад бүгдийг робч болсон ч байна. Яг л хин хаана байгааг оргил мөн хинд байгаа, инх номлын байгаа, хулын байгаа гэдгийг би ингэж харахгүйсэн ч мэдчихэв. Төвчүүдэр Westlake-ийн хувьд бас нэлээд муу тоглолтыг бас үзүүлсэн. Тэгээд тэр нь ч бас эсэргээрээ ялчгүй хасын үлгүүд багийн хамгаалалт бүр үнэхээр сайн байгаа гэм бас илрэл байсан болов уу гэж энэ өчтөр ч одоо Яам Миллер бол одоо тоглоогүй шүү дээ тий. Яам Миллер чинь өмнөх бэртлэлэн сэдрээд тэгээс нэг хідэн тоглолт үнжих сурагтай байсан. Саяны бэртэлтэй 3 тоглолт. 3 тоглолт ойролцоогоор. Гэхдээ яг надад хасын үлгүүдийн хувьд бол
Яа Миллер байсан ч байгаагүй ч нэг ялгаа гарахгүй юм шиг бол санагцсан. Яг тэгээд Гаветныг бодох байлгүй дээ одоо. За ер нь ойроос авсан мэдээлэлээр Яа Миллерийг бол нэг 2 3 тоглолт бол ер нь өнжөөхөл юм шиг байна лээ. Тэгэнгүүт Пел эхний хагас 2 он авч байгаа байхгүй юу? Висли 4 он авч байгаа байхгүй юу? Энэ хоёр тоглогчийг ингээд 6 оноотой хязгаарлалцж байгаа хөлгүүдийн хамгаалтыг дараагийн тоглолтын дээр үнэхээр яг задлж чадах уу гэж чадах уу? Тэгээ бол чадна гэж бодож байна. Байж бол Плей-офф шүү дээ. Би бол яг үндэ өчтөрийн тоглолтыг үзээгүй. Волейбол дээр ажиллаж байсан. чадахгүй. Волейбол Үзээгүй. Тэгээд зөвөр ингээд сошиалар ингээд яг тэгээд дараа нь үрдүү статыг нь харсан л та. Тэгээд хаалнаа сошиалар авч байгаа юм байна. Хөлгүүд ямар ч найраа байхгүй юм байна те. Шонхрууд одоо ингээд болцсон байна. Энэ чинь гол нь плей-офф шүү дээ. Энэ улирал байсан бол хамаалаг. Би бол тэгж утсан. Айбо дасгалжуулагч, чин зэрэг дасгалжуулагч, энэ хоёр дасгалжуулагчийн үед видеог маш сайн анализ хийдэг. Ийм хоёр дасгалжуулагч байхгүй. Тэгээд Falcons-ийн эсрэг ер нь маш сайн төлөвлөгөөтэй гарч ирсэн байна уу гэж харсан. Ерөөсөө Wesley тэ тавт байна уу, Pell-тэй тавт байна уу ялгаа авахгүй. Хинч яаж ч бөмбөг авсан яг хоёр хамгаалсан. Яг тулаад ирсэн. Гол нь одоо нөгөө плей-офф дээр хамгийн чухал зүйл чинь эрт ихний цувралаа дуусгахын давуу тал нь яг бас нэг иймэрхүү зүйл төр гардаг шүү дээ. Ер нь бол нөгөө баг нь тэндээ тоглож илээ. Төлөвлөлт болохоор өөрөөсөө эрт гарцсан те эсрэг багийнхаа тоглолтод судалж иж болоод байхгүй юу. Тэр одоо хөлгүүд эрт гарцсан хөлгүүдийн видео анализ хийлээ. За шонхруу тэр ингээд тоглож болох юм байна гэдэг зүйл гаргаж байгаа шонхруу зөрүүд хөлгүүд тэр юу гэх нь тодорхойгүй шүү дээ. Ямар ч баримж байхгүй. Одоо ингээд ихний тоглолтоо үзчихлээ. За магадгүй 2 дахь тоглолтод авчихлаа. 3 дахь 4 дахь тоглолтоос бол өөр болчих шүү дээ. Гэтэ чи бол одоо ингэж штэ эн чин плей-офф штэ гэдэг юм тий. Чи цуурч. Шонхрууд болохоор хөгжлийн хөгжлийн лигийн авраг баг гарч ирээд дээд лигийнхаа авраг багтай 2 дугаар шатанд энэ хоёр учирчлаа. Тэгэнгүүт яг туршлага талаасаа одоо залуу тоглогч гэж нэрлэгдээд байгаа хүмүүс нь өөрсдөө амар туршлагатай болсон. Хөлгүүдийн бүр насалтаар танкууд шүү дээ. Одоо түшиг Биндрия өчигдрийн тэр тоглолтын дээр бөмбөнд хүрээд зүтгээд яаж ийд 2 дахь боломжийг үүсгээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт шонхруудаас яг тэр нөгөө туршлага нь яах юм бол яг нэгэн эсрэг нэг бүх тоглогчдын бодоод ахаар одоо ингээл Азаа өсгөө хоёрыг бодъё, Батхуйгийг Барсаатай бодъё. Яг туршлага талаасаа хөлгүүд бүх талаасаа амар. Одоо ингээд өчтөр сэргэлэн ах талбай дээр 2 минут тоглолоо. Гоё ялаа. Гэхдээ маш олон хүмүүсийг ашиглаж байна. Сэлгээнд байсан одоо бэлгүүний пүрэвд орж хүртэл ингээд ашиглаж ийн гэдэг ч юм уу тий. Хөлгүүд бол үнэхээр маш зузааны бүрэлдэхүүн. Яг тэгээд ингэж өргөн бүрэлдэхүүн бас нэг ашиглаж байгаагийн утга учир нь би бас тэгж бодсон шүү дээ. Удахгүй BCL болох гэж байгаа. Тэрэн дээр ч гэсэн багийн залуу тоглогчид орж ирэх хэрэгтэй. Тэгээд бүрөвдөрж бэлгүүн энтриг ер нь бол нэг их ашиглахгүйсэн шүү дээ. Дандаа нэг ойлгомжтой болсон тоглолтод гаргадаг ч юм уу. Одоо BCL болох гэж байгаа учраас тэдгээр тоглогчид ч гэсэн ер нь багийн ротейшнд орж ирээд ачааллыг хуваалцах хэрэгтэй л байна гэж байна. Зөв шууд энэ яриг хэлцэж дээ. Тайд тэгвэл шонхруудыг хожил аавна гэж бодож байна. Аа. Хожил болоо. Юу би брекет дээр 3 ажил өгсөн байгаа. Өөр 3. Үгүй. 7 тоглолт гарна гэж бодож байгаа. Энэ байгууллага энэ телевизэд Knights Falcons цувралыг Falcons гаргасан 3 хүн байгаагийн нэг нь би. Та 3 гаргаагүй. Би бол өмнөх дугаар дээр уусаа хэлцээ аль нь ч гарч ирсэн хөлгүүдийн эсрэг бол хэцүү байгаа гэж хэлсэн байсан. Яг хожил аваа цагаа хүсэж тийм зүйлийг бид нэр харах дуртай. Ингээд Дархан Юнайтедыг шүрдснээ ахаад араас нь нөгөө багаа ингээд дуусгаснаас ахаад нэг юм өрсөлдөөн үүссэн зүйл байвал хармаар. Одоо ингээд шонхруудыг харахаар за яг өнгөрсөн жил доотлогоос гарч ирсэн гэдэг нь бол үнэн. Гэтэ одоо багийн бүрэлдэхүүнийг харахаар ер нь л их ихэнтэй баг ингээд 90% дээдлэгтнийг дор ажил 2 жил болсон хүмүүсээ бодохгүй. Одоо доотлогоос гарч ирсэн за зол жаргал гарч ирсэн. Гэтэл өмнө эпс тоглолцсон баймирсан шүү дээ. Тамирч шүү дээ. Гэх мэтчлэн зүйлс ер нь бас байгаа. Тэгээ плей-оффт ч тоглоод үзсэн хүмүүс юм. Гэтэ яг үнэхээр хөлгүүд чиг бас тийм өндөр түвшинд тоглосон тийм өндөр амжилт гаргасан олон улсын ингээ плей-оффын бүр дээжтэн тоглосон цөөхөн л дөө. Тэгээс нөгөө түрүүний хэлдэг шиг одоо нэг олооны амралт бас нөхөн сэргээлт гэх мэт зүйлсэд аюул хэрэг болдог гэд тэгээд үзэнгүүд хаан шонхрууд багийн хувьд өсгөө бэртчих шиг боллоо. Ер нь аль бэртэлтэй байсан тийм. Тэгээ өмнөх тоглолтод сая бас өвдөрөвөө дахиад цохиулаад нэлийн хүндүртэй тоглолтыг ер нь аль үнжиж байгаа харагдсан шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ер нь юу гэж бодож байна? Хэрвээ өсгөө одоо дараагийн тоглолтуудад ч юм уу за дор хаяж 2 ч юм уу 1 тоглолтод оролцохгүй болвол багийн тоглолтод хэр нөлөөлөх вэ гэж харж байна.
нөлөөлөх шүү дээ. Найзын ерөөсөө 6 тоглолтын баг 3-аас 4-ийн авч явжсэн, уран дээр үржсэн тоглолч тэнийг бол өсгөө. Тэгээд миний авсан мэдээлэлээр бол чагтаа холбоос урагцсан, сэмэрсэн өөрөө. Тэгээд өвчин амдахтай баг 2 тоглолчтой тийм өлтөгчтэй ингэж тоглосон. Энэ ингээд аргалаа л яваад. Тэгэхээр тэгж болохгүй дээ. Тамирчны хувьд бол тэгж болохгүй л дээ. Тэгээд багийн арын албал ер нь шийдэх байлгүй дээ. Энэ тоглогчийг ирээдүгөө гэж үзээ те. Урт хугацаанд ингэж багийн лидер хэмжээнд авч явъя гэж бодож ивэл суулгацсан дээр баг. Одоо ийм статистик үзүүлэлт байна л да. Яг өчигдрийн тохиолдолтын дээр бөмбөг таслалтын дээр 14-8 гэдэг зөрүүг үүсгэсэн байгаа байхгүй юу? Хөлгүүд 6 бөмбөг таслалтын зөрүү байна шүү дээ. Дамжуулалтын дээр бүр 22-9 амар өндөр таахгүй. Тэгээ энэ тоглолт 35 онооны зөрүүтэй дуусж байгаа. Тэгэхээр ийм байдалтай одоо ингээд цувралын яг дараагийнхаа тоглолтын ханыг харах л та. Тэгтээ өсгөөг гимплээс тоглогч бол бодох үйлдэлийг нь яаж утсан зөвлөл. Хөөнд энэ голын гэсэн чинь нэг юм санаанд орчлоо. Нэг 2 жоох хүүхд их жоохгүй нэг 10-11 насны зайсан чинь Falcons хөлгүүдийн эсрэг нэг агаас ерөөсөө 28 он авсан байж тэлдэг л. Тэгээ сонсоод байжсэн чинь манай Apes ч ерөөсөө нэг үед л 28 он авдаг шүү дээ. Би бүр тэрийг сонсож үхтлээ энийг. Тэр яг л ийм нийтдэл юм тоглолт гэсэн болчихлоо гэдэг шүү. За тэгтээ тулаа тасгалжуулагч гаргалгаа олох баха. Маргааш маш их найдаж чинь маргааш шаарцсан. Одоо тулаг тасгалжуулагчийн гараас илгээ шал өөртөө гэж ярьдаг ч тийм бид нар арга барил нараа өөр. Энэ цувралд тэрийг ашиглах нь хэр зүг бол гэж бодож байна. Одоо өчтөр бол ингээд шууд гарааны тавтаа суулгаад сэлгээний тавтаа оруулангуурт ингээд ямар ч нөгөө яг хөлгүүдийн тэр нөгөө амар хамгаалтын эсрэг гарч ирсэн хэд нь учраа олохгүй байгаа юм шиг дүү санагдаад байсан. Одоо нэг тийм тоглолтын хэмнэлийг тулаг тасгалжуулагч өөрөө яаж авч явуул илүү даваатай вэ гэдгийг л харж байгаа. Бид нар хурдан тоглох уу? Илүү удаан тоглох уу гэсэн шохрууд ашиггүй л байна. Илүү хурдан тоглож гэж л. Надад бол ингэ санагдсан тулаг тасгалжуулагч ер нь аль яг тэр тав тавтаар солигддаг нь надад харагдаад ойлгомжтой. Тийм уншаад ойлгомжтой болоод эхэлчихэж байгаа хгүй. Тэгэхээр яг байнга ингэж тав тавтаар солих нь одоо хэр бас зөв юм бол угаасаа л ингээл за гараанд яг ийм тамирчид гарангууд за артлынх нь угаасаа хуугаа тий хин байх нь аюу ойлгомжтой болчихж байгаа хгүй. Дараагийн солих тавн тэгэнгүүт за тийм тэгэнгүүт ер нь бол мэдээж эсрэг багийн тасгалжуулагч нар ч гэсэн ер нь бол за ингэж сольдог энэ дээр иймэрхүү арга барил ашиглачий гэд илүү нөгөө багтаа ашигтай болж магадгүй юм шиг санагдаад байна. Яг зөвхөн тавт дээр зөвхөн тавт гэдэг нэртэй л болохоос тэр зөвхөн нэгдүгээр үед юм шүү дээ. Нэгдүгээр үед тэр эхний 5 минут тэр 5 тоглолтын дараагийн 5 дээр 5 2 3 дугаар 2 3 4 өдөр ингэж явдаг шүү дээ. Би бол тэгэд яг нэг хэмнэлч гэж би бол зур хувьдаа шүү боддгоо. Яа ингээд харахаар ижилхэн л урдаа 2 жижигтэй 3 жижигтэй хойноо 2 томтой ингээд яг ерөөс ингээд байрлалын тоглогчдыг харахад бол ямар ч өөрчлөлт байхгүй зүгээр өнөөдрийн тоглолтод одоо магадгүй дээ хин сайн байна гэдгийг харах чинь маргааш шүү. Тий, өнөөдрийн тоглолтын заавар нь ийм төгсөж болохоор байна. Үгүй бол нэг тэгээ нэг ийм хувилбарууд яваад үзүүл яадаг бол бусдаар би нэг тийм амар тулгасалжуулагч энэ үлдийн тоглолтын хэмнэлийг мэдрэх, олох, нөлөөлөх гэж бол боддоггүй шүү дээ. Эхний хагас 2 дугаар хагас уусаа шал өрөлдөө. Яг өчигдөр болвол тэгж хийсэн үйлдэл нь яг дөнгөж гарч ирсэн тавт нь яг хөлгүүд бүр ингээд огт довтлохгүй байлангуурт бүр ингээд жоох хөвгтүүчиг яхав болохгүй тий бүр ингээд паниктуулаад ритмийн чунгаагаад тэгээд оноо алдаас нь өчигдрийн тоглолтод би энийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Гараа сайн бол барай сайн биш үү те. Тэгээ ингээд ингэж тавтаар яг нэгдүгээр үедэр гаргаж байгаа ч гэсэн химнэлээ бас юм олж авах тактик ашигласан нь илүү зөв биш үү л гэсэн. Яг уу. Өчигдрийн тоглолт бол ингэсэн байхгүй юу? Wesley-тэй тавт гэж яриад байгаа шүү дээ. Тоглолтыг тэнцүү авч явж байгаад дараагийн 5 гэж гаргаж ирж байгаа шүү дээ. 5-аар нь солиод гарангууд тэр 5 тоглогч ерөөсөө тоглолтын хэмнэлд орч чадаагүй 10-аас 15 оноос салаад явцсан. Тэгээ бүтэн 3-ын турш араас нь хөөгөөд илүү саасан уу гэхээс ерөөсөө ойртог. За тэгээд хэдүүлэн хамтдаа хэсэг хугацаанд завсарлаад эргээд дараагийн сэдв рүүгээ орцгоё. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр M-Bank Top Motors Tesla-аар ажиллаж байна.
нэвтрүүлэгтээ эргээд автоморил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр IT Zone IT-ийн бүх хэрэгцээг IT Store-аас аваарэ. За дараагийн сэдв рүүгээ орцгоё. За энэ бол өмнөх сэдвээр бид хэд ямар ч тач нэгдүгээр шатаа дуусгацгаалаа хамтдаа. За одоо мэдээж хагас шигшээ эхэлсэн. Тэгээд хагас шигшээ онцлох тоглолт SG Apes Сэлэнг Бодонс багийн бидний одоо харж байгаа хамгийн ихний тоглолт харагдаж байна. За энэ дээр бол SG Apes 1 онооны зургуудыг хожил байгуулсан байдаг тийм. 2 оноо тий. 882 тийм. Энэ тоглолтыг үзээд юу бодогдов? Хэрхэн тоглолт өрнө үү гэж харж байна. Тэгээд энэ тоглолт дээр бас Cousins бичлээ бол бас тоглоогүй. Энэ тоглолтын тоглолтоос гадна талбайн гадуурх зүйлсүүд их харагдаж байна. Фэнүүдийг ч их татж байна. Зурагтаар ч одоо харагдаж байна. Пледэнд ч олдохгүй болоод байгаа тийм цуврал байгаа. Уусаа тэр хэмжээнд хүлээлттэй байсан. Цуврал хүлээлттэй хүрсэн ч болж байна. Тоглолт болгоно дандаа 80-82 хоёр дахь тоглолт нь 80-87 гэлтэй сонирхолтой. Энэ тоглолтын дээр үү? Яс юу вэ? Айлсаа гоё л тоглосон шүү дээ. Сүүлд үлзий урших гэдэг ялчгүй. Энэ дээр бол нэг бодонсоос яг нэг 4-р үед ярьж байгаа нөө. Эпс чи нэг ингээд ер нь ямар ч багийн эсрэг нэг ингээд ирчээ аваад химлээ болоод эхлэхээр ингээд бүр сэлээ өгөхгүй нүдчдэг шүү дээ. Яг л тэр үгээрээ тоглосон. За харин нэг өөртөө химлээ алдчих юм бол бас буцааж олж авахд үнэхээр хэцүү баг гэдэг нь хоёр дахь тоглолтын дээр бас харагдсан тийм. Надад үлзий урших гэж энэ тоглолт яхахгүй бүр супер клач. Тэгээ эхний тоглолт дээр бас ган эрдэн ган эрдэнгийн учрыг аягуулсаа олоод байна уу гэж бас ижгэлсэн. Тэгээ энэ дэр чинь бас нөө инкватор хийн хоёр дэлгэрний маягаар алтанаас бол урчдээ шүү дээ. Ер нь баг хуйлаа тамбалаад гашдаг ч үлээ. Тэгээд хамгийн магтууштай тоглогч нь яг одоо энэ дарагдаж байгаа их хотын дүлгүү. Тоглолттой тоглолт. Тэгээ энэ сувлыг ер нь хаашин ч эргүүлж магадгүй тий шийдэж болох үст тоглогч. Нэг нь бол дүлгүү шүү. Нэг чанар анхлуулсан да. Тэгээд яг ихний тоглолтын эргэлтийн цэг нь яг юу байв гэж харж байна. Мөнх хоёр оноогоор хожил байгуулав. Одоо энэ дэр чинь нэг мөнх хоёр бол бүр үнэхээр X factor байсан шүү дээ. 3-аас ч хийсэн, хамгаалсан, тэгээ 2 ч блокийг хийсэн, өөрөө ч дайрж орсон. Ерөөс яагаад тоглолт эзэгтэй болоод ирэнгүүт мөнх хоёрын гаргасан үйлдэл шийдвэрүүдтэй бүгд яг нэг тийм нэг эргэлтийн момент юм учраас багтаа үүсгэж өгүүлсэн л та. Тэгээд бас л доктортой байгаа юм чинь саруул эрдэнэ байгаа тий. Ер нь өөртөө олдсон нэг зайн дээр бол эргэцгүй шийдээд байгаа хамгаалаад байгаа. Тийм тэгээд түрүүнээс хойш бидний ярьж байгаа юм сагсан бөмбөгт бөмбөгийг сайн гүйлгэх хэрэгтэй тий. Шилжүүлэх хэрэгтэй. Багаараа тоглох хэрэгтэй. Энэ дээр арай дутуу баг нь надад бодонс гэж харагдаад байна. Уус ер нь ур чугам дээр жоохон тулаг ганцаардах баха гэж ярьжсэн шүү дээ өнгөрсөн 7 хоногт. Тэгээ яг тэр бас ер нь хоёр тоглолтын дээр ял ялан дээр нь гарахаар. Тэгээд бас сонин яг одоо ингэж бид нарыг ярьж байхад том ах 3 дахь тоглолтод орсон байх үгүй юу тий. Бэртэл нь яасан байх бол их сонирхолтой байна. Тэгээ арын албанаас бол уг нь бол бэртэл нь гайгүй гэдэг юм. Тэгсэр нэг Cousins өөрөө орохгүй байгаад байгаа ч юм шиг нэг тиймэрхүү яриад байгаа байхгүй юу? Cousins тоглоё гэдэг байгаа. Надад болохоор Cousins өөрөө тоглохгүй гэдэг. Арын албан тийм имлэгийн зүгээс бол бэртэл нь гайгүй гэж хэлсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд би гайхаад яг юу болоод байгаа юм бэ? Бид хоёрын аль нэг суралцсан баттай байж болох. Хагас шигшээ эхэлчихэд байна тий. Тэнгүүд гэтээ би ингэж бодож байна. Cousins үнэхээр тоглоё гэвэл хинч хорж дэлэхгүй шүү дээ. Тийм үстэй. Яг нэг юм юу үнэн гэвэл Cousins-ийн суралт яхахгүй хамгийн том нөлөөтэй л тоглож. Би бол тэгж байна. Тэр нэг эхний тоглолтын дээр үлзээш 3 торгуу шидэд хожигч тоглолт шүү дээ. Тэрнэр бол Cousins сүүлийн хожид тоглоог аваад таарсан байгаа шүү. Тэгэл бол. За энэ цуврал тэгээд эхний тоглолтод Debs хожсон, хоёр дахь тоглолтод Бодонс хожсон, гурав дахь тоглолт яг одоо болж байгаа. Гэхдээ бид нэр үр дүнгийн мэдэхгүйгээр ярилцаж байгаа. Хоёр дахь тоглолт харагдаж байна л да. Тулга бүр үнэхээр гайхалтайсан. Scrap бас үнэхээр гайхалтайсан. Гэхдээ энэ дээр чинь эхний хоёр үе оноо дутуу явж байгаа Сэлэн Бодонс барьж авдаг шүү дээ. Тэгээ Apes ер нь яг л нөгөө бөмбөгний шилжилттэй. Тэрүүгээр холон шидэлтүүд нь сайн унсан тоглолтыг маш сайн эхлүүлсэн л дээ. Би бол та баяраа өөрөө ширэн дээрээс унсан гэдэг шиг Apes өөрсдөө л хожигдсон. Яг нөгөө түрүүний хэлдэг шүү. Тэгээ энэ бүр нэг хамгийн амар юм байна. 2 дугаар үеийн 7 минутаас хойшоо 3 дугаар үеийн 2 үлээ 3 минут хүртэл 14-15 минутын хугацаанд Бодонсоос Scrap отхон дээрийн тулаг гэсэн хоёр тоглогчоос хин ч оноо аваагүй.
Ийм тоглолттой багийг Apes яагаад хожигдоод яагаад бариулчих вэ? За энэ дэр нэг асуудал байна. Яагаад оноогоо таслаж чадсангүй? Хоёр дахь тоглолт дээр ахлах дасгалжуулагч чөлөө авсан гээд хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авсан гэд тэр тоглолтод оролцоогүй. Тэгээд Эрдэнэ Баясгалан туслах дасгалжуулагч тэр өдрийн одоо ахлах дасгалжуулагч өөргөө хүлээгээд ажилласан. Тэгэд энэ нь бас багт хэр нөлөө болсон бол одоо багийн сэтгэл зүй гэдэг ч юм уу те багийн яг одоо энэ нэг юм байдал хэр доктортой байдал хэр нөлөөлсөн бол гэж харж байна. Нөлөөлөл л дөө ялтчихсан. Ерөөсө тайм аутаас эхлээл нөлөөлөл эхэлсэн. Тэгэл спел сэлжуулагч ер нь бол Apes ирснээс хойш өөр яг үүндээ тоглолтын тэс өрүүлсэн шүү дээ. Хамгаалч тэр тоглогч тэр одоо ингээл энэ тоглолтуудыг харахад тоглооны дундуур тэр нэг голоор бомбог дамжаал доор сулардаг тэр бомбнууд тэр айгуу гоо яваад байгаа шүү дээ уг нь. Тэгэл ер нь спелээс сэлжуулагч энэ багийг өөрчилсөн үгүй л өөрчилсөн харин яг багийг орхисон уу яасан бэ гэдэг одоос нь энэ зэрэгцээ явах 3 дахь тоглолтын дээр л яг багийн арын албанаас бол ар гэрийн асуудал хүндэтгэх шалтгааны улмаас нутаг заавал буцах шаардлагатай болсон гэд тэгээд бүр ажиллаа хүлээлгэж өгсөн байгаа. Тэгээд Эрдэнэ Баясгалан бол ахлах тасгалжуулагчаар томилогдсон байгаа тий. Тэгээд бас бид хэдийн бас нэг юм шуум яваад байсан шүү дээ тий. Мөнх төвшин дасгалжуулагч гэсэн гэдэг юм үнэн ч юм шиг санагдаад явчих чинь. Одоо ахлах тасгалжуулагч явцсан чинь мөнх төвшин хүрээд ирсэн. Тэгээд энэ бас яг юу болов? Яг уу багийн арын албанаас өгсөн мэдээлэлээр л явах хэрэгтэй багтай. Спелээс тасгалжуулагч хувийн асуудал гараад тэгээд үнэхээр муушуутай асуудалтай байсан бол хувийн асуудалтай тий харилцааны асуудалтай байсан бол спелээс явсны дараа муушуу эргэлүү илгүүдээ одоо. Тэгэл зүгээр бас л нийтлэг байдаг зүйл шүү дээ. Мэдээж багууд тасгалжуулагчтайгаа түнжин муудахад багуудын нийтлэг өгдөг хариулт бол энэ яг үннийг л хэлдэм биз дээ. Ар гэрийн асуудал гэж хэлдэг байхгүй юу. Гэтэ хөшгөний цаана юу болдог вэ, яадаг ийдэг вэ гэдэг бол бас сонсогддог, мэдэгддэг штэ. Ер нь бол. Тэгээд юу үнэн гэх юм бол Евангелист Спелес гэж энэ дасгалжуулагч Apes-ийн хамгаалт товтлогоог шал өөр болгосон. Тэгэхээр яг нэг юм статистик үзүүлэлт байна л да. За одоо жишээлбэл Спелес дасгалжуулагчаас өмнө Нето дасгалжуулагч байсан шүү дээ. Тэгээ Нето дасгалжуулагч 16 тоглолцоонд оролцохдоо 9 хожил 7 хожигдолтой байсан байна. Тэгээд Спелес дасгалжуулагч ирээд яг өмнөх тоглолт хүртэл 17 тоглолтыг 14 хожил 3 хожигдолтойгоор одоо энэ багийг өдөрцөн байна. Тэгэхээр бүр ямар сайн амжилт үзүүлсэн бэ гэдг нь бас яг энэ статистик үзүүлэлтээр бол гарч ирж байна л да. Амар тоо тий. Гэхдээ тэгээд энэ дээрс нэг юм байгаа юм. Оноо авалт нь Спелес дасгалжуулагч дээр нийт оноо авалт нь 80.3%-ийг дундчилж байгаа байхгүй юу? Тэгээд эсрэг багтаа өгсөн оноо нь болохоор 76.6. Тэнгүүд Нето дасгалжуулагч байх үед болохоор оноо нь 82.9, эсрэг багтаа өгсөн оноо нь 85.3 байхгүй юу? Тэнгүүд Спелес дасгалжуулагч бидэд ер нь л ярьдаг гэсэн шүү дээ. Хамгаалалт үнэхээр сайтай, хамгаалалтын арга барил заахад арга барил их сайтай гэж ярьжсэн. Тэгээд тэр нь ч гэсэн үнэн байсан болов уу гэдэг нь бас энэ статистикаар харагдаж байна л та. Яг хөө тэгээд одоо нэгэнтээ баясах ажиллагаар болчлоо. Тэнгүүд Бразил товтлогоо грек хамгаалалт хосолж орж ирж магадгүй юм. Тэгээд багыг капи авраг авсныг бид нар мартаж болохгүй шүү дээ. Яг хоо капи авраг авахад дасгалжуулагч нь байсан ч гэсэндээ яг тоглолтын одоо яг халуун цаг дээр нь удирдахжсэн хүн бол баясаа авах учраас фэнүүд найдаж болох хаа. Одоо ингээд Apes-ийг дасгалжуулагч халуун уурт ингээд нэг юм урам хугараад байна мэн гэсэн ингээд групп чатууд ингээд группүүд дээр нэмэрхүү зүйлсүүд ингээд яваад байгаа байхгүй. Тэгэн гурт Apes болохоор шүү дээ тий. Энэ хоёр багийн цувралын нэг эхний тоглолтод 10-аас дээш оноо авсан 8 тоглогч байгаагийн 5 Apes-ийн тоглогч. Энд чи айгүй сайн үзүүлэлт тахгүй. Нөгөө түрүүний анар тасгалжуулагч хэлсэн гээд байгаа бүх тоглогч бөмбөгт хүрж байгаа гэдэг чинь Apes хэрэгжээд байгаа. Цувралын 2 дахь тоглолтод 10-аас дээш оноо авсан 6 тоглогч байгаа энэ 4 Apes-ийн тоглогч. Тэгээ бодохоор нөгөө легионруудынхаа сонголтын дээр заахаа ингээл Карник баг оноо авдаг энэ тоглогч ирчлээ гээд байгаа ч гэсэндээ яг багаараа тоглож болоод байгаа байхгүй юу. Зөвхөн ингээд нэг юм Харрис өндөр оноо аваад дайраад байгаа юм байхгүй. Хин нэг тоглогч өндөр оноо аваад дайраад байгаа юм байхгүй. Бүгдээр яг 10-аас дээш тогтмол оноо аваад бүхэн бөмбөнд хүрээд бүхэн яг жиг тоглож болоод байгаа болохоор энэний учрыг бол баясаг очвол явчих байх гэж найдаа. Учрыг олж байгаа. Гэхдээ дээрээс ингээд анзаархад Apes-ийн тоглогчид хооронд ч юм уу дасгалжуулагч тоглогчдын хооронд дотроо нэг асуудал байна. Гай эрдэнэ дүлгөөнтэй ирэлддэг.
Энэ бол их олон дарагдж байгаа шүү дээ. Тийм муушуутай ирэлддэг, баясаахтай ирэлддэг. Энэ гайрд нь үү? Тийм. Би бол яг тийм ганагийн 3-4 үйлдэлийн шууд харж байгаа. Яа харагдсан гэж үү? Тийм асуудал байгаа л байна. Гэхдээ яг тэр нэг тоглолтод орж ирээд түрүүн дамжуулт гэж ярьсан шүү дээ. Тэрнэр бол хулантай яг харахгүй санал нэгдэж байна. Сүүлийн Brothers Day-ийн зурвалж тэр яг энэ бодостой хийж байгаа зурвалж тэр энэ багийн дамжуулт гэдэг зүйл юусоо маш сайн болсон. Тэгэл өмнө шилж гол нь 20 дахь тоглолтноор харлаа шүү дээ. 1000 дамжууллаа, 1000 оноо авлаа, илүү байлаа. Гол нь тэгээ баригдаа цогцолтонд орчвол яг яах юм бэ л. Ерөөсөө их төлөвчөөд байгаа байхгүй юу? Тэ 3 дугаар үеийн 5 дахь минутаас хожиж тийм учраас л цэпэлээс цэцгэж болгоч бол миний үед юм баг зайлшгүй байх шаардлагатай байсан гэж бол бодож байна. Гэхдээ одоо гэтээ байгаа байхгүйг нь мэдгүй одоо байсан бол угаасаа шалгах. Урд тоглолтод ирэхийч мэдгүй байна яг үнэндээ. Одоо байхгүй юм чи яах вэ? Хүмүүс нь чөлөөлөгдсөн гэж бүр цаансан зарласан юм чинь ер нь зарласан юм. Зарласан шүү дээ. Бүр их чөлөөлөгдсөн гэдэг нь тийм үү? Тэр юм би мэдээгүй байдаг шүү. Тийм. Тэгээд дараа хэлсэн асуудал гарсан байхад яах гэдэг юм чи. Би зүгээр буцчаал гректэй очичаал буцаж ирж магадгүй шүү дээ. Ирүүл сайн л харин тийм. Ийм нэг бодол байна л да. Одоо ингээд Scrap Монголд ирээд 14 тоглолт хийсэн байна. Нээлтийн тоглолтод 43 оноотой бүр нэг галзуурдгүй юу. Тэгээд тэрнээс хоошоогоо бүх тоглолтууд дандаа 20 дэш оноо авалттай. Хамгийн тархуу байсан тоглолтуудаа 14, 16, 17 оноо авсан байхгүй юу. Энэ гурван тоглолт нь Miners эсрэг 3 тоглолт байна. Нэг нь удирдлагын тоглолт, хоёр нь плей-оффын тоглолт. Тэгэхээр Miners шиг Scrap-ыг тоглолтын хязгаарлаж чадаад байвал Cassins бол ерөөсөө асуудал шоог хэлчихэл асуулт юм болоо. Гэтэ яг Cassins шүү дээ тий. Форм муу байгаагаа өөрөө ч мэдчихэж байгаа. Тийм болохоор Scrap-ыг Монгол руу төрүүлээд явуулсан байхгүй юу. Тэгэхээр Cassins ирсэн ч Scrap-ийн тоглолтыг маш сайн хязгаарлаж чадвал энэ цуврал 7 тоглолт гараад бид үнэхээр бүр яг сонирхолтой. Талбайн гадуурхаасаа илүү талбай дээрх тоглолтоо бүр илүү сонирхолтой үлийн асуулт байна. Анх битэд ярьжсэн шүү дээ. Scrap ер нь л Harris-ыг амлаавцсан юм шиг гэлээ гэд. Тэгээд Harris Scrap хоёрын хоёрч тоглолтыг үзлээ. Ер нь юу гэж харагдчихэв танд үед? Harris Scrap амлан авахаар хүн юм шиг харагдаж байна уу? Яаж байна? Scrap бол одоо яг Монголын дээдлэх тоглож байгаа. Юу дөр урж чадвартай тоглож. Яг нэг маргаангүй мөн л яг эд үедээ явж байгаа. Үнэхээр нэг тоглол Harris-ыг бол идэж уун гэж бол би бодож байгаа. Яг үнэндээ. Гэтэ хоёр баг нь үнэхээр өөр юм чи яах вэ тийм. Эпс ч бүр хамаагүй гойс гэсэн мөнгө тоглож байгаа шүү дээ. Нэг хэлэхэд бодонсыг бол дамжуулдаг те. Статн ч гэсэн тэрийг хэлдэг. Харин нөгөө талд бол зүгээр л бараг л хөдөлгөөнд авсан шийдэд байгаа шүү дээ. Тийм нэгэн цагт Монголын шилдэг шидэгчдийн нэг байсан Анандыг харагдахгүй болгож чадчихээн. Дэлгэрнэм сая сүүлд нэг ихний үед 7 наапууд тэгээд үстэл амиргүй бол чадчихээн. Яг өмнөх дугаар дээр би ингэж хэлээд та гуравт бол жоохон идэж уулгаа гэдэггүй. Би гол нь өөрөө тайлбарыг гэсэн нэвтрүүлгийн цаг дууссан юм. Тэрээр би бол тэн дээр өөрийгөө өмөрхөл байсан яг үнэндээ. За өнгөрсөн нэвтрүүл дугаар дээр бол би FC Монгол тамирчдыг төдийлөн одоо бүр хүмүүсийн яриад байгаа шиг тэгж дэгстүүлж хүлээж авдаггүй л гэсэн. Би муу гэж бол хэлээгүй. Гэтэ бүр тийм супер сайн гэж бол хэлэхгүй. Гэхдээ бодосоос муу гэсэн. Тийм би бол бодонсын тамирчдын цаг үндэ бол сайн гэж бол хэлэхгүй. Би бол APC-г илүү гинэ. Үгүй яагаад. Гэхдээ би бол яагаад гэж суугаад яагаад. Үгүй зүгээр матчапуудыг харъя л та. За тулаг үлзээ орших энэ илүү юм. За би үлзэг гэж хэлсэн шүү. За одоо яг одоогийн формоор гэвэл та энийг сонго. Яг одоогийн формоор үлзэг. За. Тэнгүүт. За дараагийн матчап нэм байна. Тэгэл одоо дөлгөөн кадра ч юм уу ингээл явна шүү дээ. Тийм, дөлгөөн илүү байна. Одоо Ананд Тулуу гээл явж байгаа. Ананд Тулуу хоёрын одоо ингээд за бидгүүл би яриад. Тэр хоёр хоёулаа чадвар. Өнгөрсөн тоглолтын дээр хэрвээ одоо яг бодонстойгоо тамирчид эйпс дурах юм бол би одоогийн шиг тоглохгүй гэж бодож байгаа. Сайн тоглоно. А тэгэнгүүт тэр хэлсэн шүү дээ. 2 минутын 7-оос 3 минутын тэр нэг 14-өөс 5 минутын хугацаанд хоёрхан тоглолтод тоглогч оноо авч яхад эпс өөртөө оноогоо салгаж чадаагаа хожигдол хүлээж байгаа. Яг тийм нэг л тоглохгүй. Тэнгүүтээ 4-р үедэр Инхбатар, Ананд, Батбаяр гэсэн тамирчид тоглолтоос гарцсан байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээл тэр тамирчид төгсгөлийг хийчихэж байгаа юм шүү дээ. Гол нь хожил авчирч чадаад байгаа. Хоёулаа орилмөхөө. Аль Монгол тоглогчид нь илүү юм бэ гэдгийг ярьж байгаа байхгүй. Илүүгүй та зөвхөн ихний тоглолтын дээр илүү гэдэг тодорхой хэлсэн чи яг юу юм тэгвэл
багтаа хожил авчрах штэ. Багтаа хожил авчрах. Тэр чинь ганцхан тоглож. Зөнгөд за тэгвэл гэхдээ би зүгээр яг оргил мөнхийн өмнөх нэвтрүүлэг дээр яг юу гэж бүр хэлжсэнийг нь бол санаж байна. Яг энэ үлрэл хамгийн тогтвортой байгаа тамирчин хийм бэ гэж эхэлжсэн шүү. За тэгвэл тогтвортой. Үлрэлийн өмнө дээ одоо бодъё л та. Касенс ирэхээс өмнө 3-3 шигшээ багийнхан инкватор статик яг таад үнийг хэлж шууд мэдж байгаа юм байна. За дабл бол байгаа. Гэхдээ дабл бол хүрээг юм аа, самар нь хүрээг. Гэтэл оноо авалтын тоглолтууд дараалаад айгүй сайн байсан бохгүй юу? Андих ч гэсэн ингээд Касенс ирэхээс өмнө одоо Касенс байх. Эхлэхийн өмнө тогтмол байсан бохгүй юу? Тэнгүүд Касенс ирснээс хойш тэр хүмүүс чинь майнерсын цувралтан дээр тоглолтоос гарчиж байгаа бохгүй юу? Касенс гэдэг чинь өөрөө нэг өөр систем ирчихэж байгаа шүү дээ. За хоёулаа ерөөсөө ингэж цуврал ярихаа байлээ зэ. Хинэн сайн байл гэдгийг яриад байгаа шүү дээ. Хинэн сайн бэ жишээ наа чин тогтвортой сайн бэ гэдгийг харин яг яаж тодорхойлох вэ? Энэ бид дөрвийн маргаа юунаас үүссэн бэ гэхээр тогтвортой тоглогчдын талаас үүссэн. Түрүүн чи хэлж штэ тий. Бодост байгаа тоглогчид эпст очвол одоогийнхоосоо сайн тоглоно. Энтэй чин бүр 100% санал нийлж байна. Тийм. Гэхдээ хоёр баг нь үнэхээр өөр юм чи яг үндэ яах юм. Гэхдээ та дүлгөөнийг харлаа шүү дээ. Өнгөрсөн тоглолт нэгтгэд бол инкватын дүлгөөн гэдэг хүн улиралт ямар байжгаад чухал тоглолтод юу болчихв. Тэгэхээр потенциал тэгж гарч байгаа. Хоёулаа ингэ матчапуудыг мөргүүлж байгаа шүү дээ. Холбон тоглогч нар хоёулаа мөргүүлсэн яасан. Хин илүү байсан. За үлзий уршиг сонгоо. Гэхдээ тулгууд үнэхээр сайн байгаа хүмүүс мэдж байгаа. За. Тийм. Гэхдээ хоёулаа ингэ бүтэн удирлаар нь харъя л та. Чи доктортой гэж үздэг. Одоо улирал ямар аваад ич цоврал хоёр баг доктортой гэж. Хоёр баг хоорондоо тоглоод нь штэ цоврал. За дуусах хэрэгтэй хаа. За тэгээд ямар ч тач энийг бол бас эрх тоглолтууд маань бас харуулж өгөх байхаа гэж. Уучлаарай би FC фануудад хэлгээд фануудад би FC тамирчдаг бол муу гээгүй. Одоо Instagram-д баларсан. Үгүй. Гэтэ үнэхээр бодонсын тамирчид бүр туршлага байна уу байна, чадвар байна уу байна, тийм тамирчид байгаад байгаа байхгүй. Би бол тэрийг хүмүүсийн гарцсан. Тийм учраас би зүгээр бодонсын Монгол тамирчдыг FC-хаас одоохондоо илүү хилчаа шүү. Одоо надад нэг асуулт байна л да. Түрүү яг өмнөх тоглолт дээр сүүлийн 2 үе дээр тулга Scrap 2 л одоо оноо авсан гэж одоо харагдаж штэ тий хэрв яг энэ одоо иймэрээ цааш тоглолтууд ч юм уу үргэлжлээд байвал ер нь багт хэр нөлөөтэй байх бол гэж харагдаж байна. SJ Ips хэр бас нөлөөтэй байх бол ер нь ах орж ижил яг нэг тэр Scrap-ийн хувийн тоглолтыг ер нь хязгаарлах юм шүү. Гэхдээ бас одоо шилжүүлэх гэдэг юм. Жосоны тасгалжуулагч бас нэг тасгалжуулагч хүн байна тий. Бас нэг одоо бодож байгаа байлгүй тий. Тэгвэл мэдээж хоёулаа 36-аас дээш минуттай ингээд тоглох нь бол мэдээж хэцүү шүү дээ. Одоо тэгээд Ананд Батбаяр бүр энэ суралт ихний хоёр тоглолтоос үнэхээр харагдаагүй шүү дээ. Тэгэхээр Батбаяр Ананд гэсэн таймерч бас дараа дараагийн тоглолтоос ажиллаж орж ирэх л. Майнерс эсрэг ямар гоё байлээ тий. Батбаяр тэгээд Канига эргэж хармаар байна. За бид бүгдэд брак харагдж байна. За тэгээд энэ нэвтрүүлэг хүрч хахад 3 дахь тоглолт болцсон байгаа. Цувралын 3 дахь тоглолтод хожил авсан баг тухайн цувралтаа төрүүлэх магадлал нь маш өндөр байдаг. Гэхдээ Монголд бол энэ үгийг ашигламааргүй байдаг. За цувралын хуваарьд харагдаж байна. Одоо ерөөсөө охин дуу ойртлоо гэдэг шиг тийм. Аврагын цуврал эхлэх их ойрхон байна да нэг 2-3-7 хоногийн хугацаа үлдчихв. Тэрч миний хувьд ч гэсэн 2 хагас шигшээ тоглолтууд хоёулаа илүү олон тоглолт гарч илүү сонирхолтой үзэгчтэй бас үзүүштэй тоглолтууд болоосоо гэж бас хүсэж байна. Тийм тулга дасгалжуулагчаа гэж. Тэгээ тулга дасгалжуулагчийн хувьд ч гэсэн бас боцсон юм бол байгаа байхдаа тэгээд бид хэдийн бас нэвтрүүлгийн цаг өндөрлөх болсон байна. Тэгээд өнөөдрийн тоглолтын дараа SJ Ips болон Сэлэн Бодонс багуудын тоглолтын үр дүн гарсан байх болно. Тэгээд эх 7 хоногт бид нэр ер нь зарим SJ Ips Сэлэн Бодонсын шийдэгдсэн байх болов уу? Үгүй хаа. Арай шийдэгдээгүй байх бах тийм байна. За тэгээд өнөөдөр бас маш гайхалтай ярилцлага өгсөн тагвартаа маш их баярлалаа. Тэгээ энэ хүртэл үзсэн үзэгчдэд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Unitel, MCS, Coca-Cola, KFC нар ажиллаж байна. Эх 7 хоногийнхоо энэ цагтаа уулзцгаая. Баяр таа. Баяр таа.